Смайл нь лазик болон ласикийн давуу талуудыг хоёуланг нь агуулсан байдаг. Мис заслын маргаашнаас өдөр тутмын амьдралдаа шууд орох боломжтой. Гэсэн ч анхаарах ёстой зүйл нь сайн байцгаана уу? Нүдний эмч Ким Жон шиг байна. Смайл мис засал нь фемтосекунд лазер гих тусгай лазераар эвэрлэг бүрхүүлийн гадаргууг нэвтлэн дунд үеийг нь зүсэж эвэрлэг дотор нимгэн зүсэм үсгээд маш жижиг зүссэн амсраар тэрхүү зүсмийг гаргаж авдаг хараа зүүн заслын мис засал юм. Ингэж гаргаж авсан эвэрлэгийн зүсэм нь хотгор эсвэл бүдгэр хинт шиг хэлбэртэй байдаг бөгөөд үүний дагуу эвэрлэг бүрхөвчийн хугарлын хүч өөрчлөгдөж нүдний шил зүсэнтэй адил хараа засах үр нөлөө гардаг. Лазикт ашигладаг эксимер лазер нь лазер эвэрлэг бүрхөвчийг бүхэлд нь авах замаар хийгддэг бол Смайл хагалгаанд ашигладаг фемтосекунд лазер нь эвэрлэгийг зүсээд дараа нь татаж гаргаж авдаг мис засал гэж ойлгож болно. Смайл нь лазикийн нүхэн сэргэлт хурдан, өвдөлт багтай давуу тал болон ласикийн гадны гэмтэлт тэсвэртэй, хуурайшилт баг гэсэн давуу талуудыг бүгдийг нь агуулж байдаг. Түүнчлэн бүх талаараа ласик хагалгаанаас илүү давуу. Эвэрлэгийн гадаргууг хусах юм уу таславч үүсгдэггүй учир өвдөлт бага. Нүхэн сэргэлт хурдан мөн гадны гэмтэлт тэсвэртэй арчилгаа хийхэд хялбар байдаг ба эвэрлэгийн мэдрэлд нөлөөлөх нь бага тул хуурайшилт бага байдаг. Смайлыг дотор нь үндсэн смайл болон сүүлийн үед гарсан смайл про гэж хуваадаг. Смайл про нь цилиндрийн тэнхлэгийг нарийн засдаг мөн эвэрлэг бүрхөвчийг зүсэх хурдан илүү хурдан учраас зүсэгдсэн гадаргууг маш гүлгэр болгож өгдөг давуу талтай. Мис заслын маргаашнаас өдөр тутмын амьдралдаа шууд орох боломжтой. Гэсэн ч анхаарах зүйл гэвэл хагалгааны дараа нүдний тусаалгаа цаг тухайд нь сайн тусаах хэрэгтэй. Тусаалгаа сайн тусаагаагүй тохиолдолд мис заслын үр дүнд нөлөөлөх хэмжээ нь лазиктай харьцуулахад смайл харьцангуй бага боловч тусаалгыг хэтэрхий ханга тусаавал мис заслын дараа хараа бага зэрэг эргэж буурах эсвэл бүдгэрэл үлдэх зэрэг асуудал гарч болзошгүй тул тусаалгыг заавал сайн тусаахыг зөвлөдөг. Бусад зүйлсийн хувьд ихэнхийг нь хийсэн ч асуудалгүй гэж үздэг. Үнэн дээр гадаргууг бараг хүндэггүй учраас гаднаас нь тусгайлан арчлах зүйл байхгүй ч эмнэлэгтээ товлсон хугацаанд тогтмол ирж шалгуулах нь зүйтэй. Смайлийн дараа хүндрэл үүсэх магадлал маш ховорч хэрэв үүсгээр бол ихэвчлэн мис заслын дараа 2-3 хоногийн дотор үүсдэг учраас эмнэлгээс иргэсэн өдөрт нь тааруулан сайн ирж үзүүлэх нь зөв юм. Смайл нь хийх боломжгүй онцгой тохиолдлоос бусад ихэнх үед хамгийн тохиромжтой сонголт болдог. Хийх боломжгүй тохиолдолд эвэрлэг бүрхөвч хит нэмгэн хасах хараа болон цилиндрийн маш өндөр зэрэгтэй эсвэл холимог цилиндртэй эсвэл өмнө нь смайл болон лазик хийлгэж байсан зэрэг цөөн хідэн онцгой тохиолдлоос бусад бараг бүх тохиолдолд тохиромжтой сонголт гэж хэлж болно. Дээр дурдсан давуу талууд болох нүхэн сэргэх хугацаа болон арчилгааны хялбар байдал зэрэг нь хагалгааны дараах төр зөөрийн шинжтэй учраас урт хугацаанд тийм ч их нөлөөгүй байж болох ч урт хугацааны хитийн төлөвөөс харуул хараа эргэж буурах эсвэл хуурайшилт зэрэг нь амьдралын чанарт нөлөөлөх хэсэг учраас ийм өнцгөөс харуул хэрэв смайл хийх бүрэн боломжтой нөхцөлтэй бол бид ихэвчлэн смайлыг хамгийн түрүүнд зөвлөдөг.